За авраг маань Японы гэлдээр албаны авраг автомат тултад бэлэн боллоо. Ер нь бол одоо яг кикбоксер үзнэ гэдгийг бол одоо би бол бас ойлгохгүй байна шүү дээ. Одоо халуугийн хүн чинь шууд кикбоксер ороо гэж зөвшөөрөж явж байгаа гэдэг бол бас харин тийм Монголын одоо сольж байна тийм гайхамшигтай. Монголын тулаанч сонирхч маань энэ Болдбаатарын Отгонбаатар гэдэг бол чэйжлэх ёстой. Энэ бол ирээдүйг өнгөрөх 22 настай юм залуу байгаа. Бид бол UFC-ийг харж байгаа тийм ээ. Харж байгаа. Одоо 5-0 гэдэг чинь шал дараа гайхамшигтай тулаанч байгаа. Тийм ээ. За талын талбарт орцгоё. За Отгонбаатарын хойдлын өшгөл толгойд. За зөрүүлээд урд гарын галт. Отгонбаатар маш хүчтэй цохилтын техник гоё дохоогүй. Энэ эргэлттэй өшгөл хийсэн Отгонбатараас кикбоксер үжин гэж одоо би алиг болж үзэн шүү гэдгийг л одоо нэг үсний харуулж шүү гэдгийг үзүүлж штэ. Жилетийн хүн гэж одоо нэр японочууд хэлчихсэн арай ондоо байна танаа хүн гэж хэлсэн штэ. Багсарсан баруун хажуу. Урдаад гарын хажуу амжилттай. Тэгэхээр бас бэлэг барьж чадчих байгаа байхгүй тийм чөлөөтөх юм. Айгүй гоё хамгаалт авч байна те. Гал дээр. Тугаалал ус гоё нягталтаа. Залуу хүмүүртлэн чинь туршлагатай хүн шиг тоглож байгаа байхгүй. Харин алгуу тийм нэг сая галдатал дөрвөлгтэй өрнөлт юм байлаа. Тэрээс гоё хараад зөв тоглолт тийм гэсэн. Урд гарын хажуу гисэнд амжилттай. Эргэлттэй өшгөл тоглоод Отгонбатараас. Энэ эргэлттэй өшгөлд бол энэ бол нэг биш удаа ирнэ те одоо. Тийм. Маш гоё тань. Өсрэлттэй өгдөг. Ахин хойлгоос толгоод Отгонбатараас. Гар холбол бүр гоё болох нь. Тийм ээ. Тий. Сая бол жоохон дохойтой шууд явж байгаа хүмүүс нөтгөн юм идэлтэй. Бас алгүй кикбокс юм. За үтэмгийн хувьд бас урд хойд гарын хажуу цохилт. Үтэмгээс. Бас хамар нэгчээ. Тийм ээ, хамар нэгцсэн байна. Үтэмж бас тэгэж зөв зөгчөө шүү. Тийм үтэм бас их хүчтэй зөгтөс үүдүүд гарч иж байгаа юм тамирчин байгаа. Гидсэнд өвдөг. Энэ бол хоёр өвдөглөхийг харуулж байна уу? 4 сая тэгж явж байгаа юм тийм ээ. Хоёр өвдөг сануулж байна. Сануулж байна, зогсоож байна тийм ээ. Давтахгүй юм байна. Тэгээд зохилт хийгээд өвдөг. Тэгээд нөө яг өснө дөрөвтэй л дэж кикбокс жаа. Бас үтэмгийн хувьд бол гарын шууд улдэл дагуулж штэ. Аюулгүй холбот юм байна тийм. Бас гоё холбодог. Бас бокс суртай. Нэг үстэй цохилтой. Хойд гар доороос үдгсэн цохилт амжилттай Отгонбатараас. Үтэмгийн үед гар нь буугаад гисэн байна. Гар дээр авахгүй бол ер нь Отгонбаатарын урд дэрс цогсоход хэцүү, маш хэцүү. Ер нь гараа дээр нь авсан ч хэцүү байдаг юм. Үтэмг нь бас богино дуудлага авч орсон. Бас зоригтой сайхан. Үтэмд бас баярлалаа гэж хэлэхээр байгаа. Яг үнэхээр өчигдөр одоо ганцхан ингээ өмнө нөгөө тамирчин жиндээ орох гэж доорой гэдээ үзэж гэнэ гэдэг шиг бол энэ хүний бас өөрийгөө сарий гэсэн тийм ээ. За үтэмгийн хойд гараас. Үтэм хойд хажуу толгойд амжилттай. Отгонбаатар урд гар гидсэнд амжилттай. Яг отгоо ингэж зөв тоглож байгаа ингээ гоё мэдрээд их тачхнаас аваад авахгүй ингээ мэдрээл урд гар мэдрээд яг гоё холимгийн бас олон зохиц шаардлагагүй гэдэг юм тийм ээ дохоогүй тэгээд дохоогүй. Тэгэл энэ дээр тэгээд заавч нөгөө хүнийг бас савхыг ойлгож байгаа мэдээж тамирчин биш те. Тэгэхээр харж гад гоё яваад байгаа байхгүй. Гоё өвдөг. Араас 2 өдөг амжилттай болж байна. За эхний өр өндөрлөө. Өдөржиг бол 3 минутаар тийм ээ. 3 минутаар 3 үе. За ер нь бол Отгонбаатарын алиг бол тоглоно гэдэг нь бол үзүүлчих. Үнэхээр үзүүлж байна. Давгармалаар явж байна. Ер нь матч мейкер буюу тулаан олдог одоо мэрэгжлийн менежер байдаг. Эндээ сонсохны Отгонбаатарт маань өрсөлдөгч олдоогүй юм байлээ. Матч мейкер хайхад Японоос хайсан байна. Солонгосоос хайсан байна. Тэгээд Филиппинээс хайсан байна. За. Хятадаас. Ингээд ерөнхийдөө тамирчин олдоогүй. Ягаад ганц тоглох байсан тамирчин одоо Road to UFC тоглож байгаа манай Намсаа юм байна. Намсаа нь болохоор өөрөө одоо Road to UFC шалгасан учраас яваагүй. Отгонбаатарын маань хөдөлгөөр Road to UFC оролцох гэж оролцсон боловч мэрэгжлийн тулааны хамгийн багадаа 6 тулаантай багсан шалтгаанаар оролцож чадаагүй юм байлээ энэ жил те. Одоо тэгэл одоо энэ одоо нэг залуу хүн юм чинь нөө энэ жил яагаад энэ жил 22 настай юм залуу. Одоо залуучууд ер нь Монголын холимог талааны ирээдүйд тулааны спорт ирээдүйд гэрэлтэй сайхан байна. Тийм байгаа та. Одоо тамирчид бүгд залуучууд их гоё гарч ирж штэ. Сэтгэлтэй гэдэг юм байж штэ. За ингээд тулааны хэлбэр хэлээ. Холимгийн тамирчид дарах нь бүх юм хийдэг болохоор хялаал тийм ээ. Бэлтгэл жил гэдэг юм дотгогийн хувьд өндөр байна л да. Барилдаан байхгүй гэж бодохоор бүр амар байгаа. Тийм. Барилдаа байсан дотгоод бүр амар байгаа л да. Тийм.
Өө түм манаас юу хүлээж авсан гэхэд сайхан үзэж байна. Сайхан үзэж байна. Бас хүнд гартай. Хаанаас авсан, хойдгаас авсан цохилт явж байна. Матрын чийд орж гарч байгаа юм гоё. Яг цохилтын. Эсвэл эвгүйдүү шүү. Тэгээд оруулж ирээд савж шүү тийм. Тэгэд бол гарч мэдрээд гаргаж хоошоо гараад. Оо яг дохоо хотлаа зохиодаа. Тэгээд өөрийнхөө юмд оруулж таа шүү дээ. Гизд толгой маш гоё болдог. Энэ автомат техник эргэлттэй. За гизсэн цогцноор Отгонбаатар TKO буюу техникийн ил тав байдлаар энэ тулааныг энэхүү дуусглаа. Отгонбаатартай баяр хүргэе. Тоолж байгаа юм шүү. Тэгээ тоолт кикбоксинг тоолж явуулж. Кикбоксинг дээр тоолно тий. Тэгээ холимог бол манайх зогсоодог шүү дээ. Тэгээ кикбокслоход одоо энэ тоолно. Одоо нэг 3 тоолсон тохиолдолд бас яач дуусгадаг шүү дээ тийм ээ. За энэ юу нэгээ дуусч байгаа юм байна. За дуусгаж байна. Дууссан байна. За ингээд тэрний минээс тэд огтлогоор ирсэн техникийн ил тав байдлаар ингээд дуусгаж байна. Ил тав байна л да тийм. За үе түмэндээ мөн маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо энэ олон улсаар өрсөлдөж олдохгүй энэ амтантай чинь тийм ээ. Нэг өдрийн богино дуудлага аваад бас өөрөө бэлтгэлтэй ингээ барьсан гоё байсан. Үе түмэн бас маш хүчтэй зөгтөг. Боксертэй. Тэгээд улсын авраг бас мундаг залуу юм байна шүү дээ. Мундаг залуу. Тийм. Гэвч одоо өрсөлдөгч нь үнэхээр юм бас тий хитрхи бас хүн байлаа. Гэхдээ энэ Отгонбаатарын хувьд бол бас холимгийн хүн чинь шууд кикбоксер өөрөө тоглох бас гайхамшигтай гайхамшигтай тийм ээ. Батуустай зүйл ахгүй чинь тэгээд. Тэгээс одоо янз бүрийн зүгээр энэ чинь зугаацах ажил байна. Барилгаж байгаа нэг зулгах юм аа тийм ээ. Дэлтлэг юм их байна те. Дараа юмд өөрөө тоглох гэсэн хүслэл том байна. Отгонбаатар те. Би чадна гэдэг илүү байна гэдгээр тэгэл үнэхээр илүү байна да. Маш баярлалаа. Манай Үтүмэнд Отгонбаатартай хоёуланд нь 2 тамирчинда алгадаач баяр хүргэе ноёда диктанараа. Манай Үтүм болвол богино дуудлага аваад тэмцээнд өнөөдөр оролцохоор ирсэн Отгонбаатартай тоглох байсан гадны тамирчин маань жиндээ өрөөгөө учраас тоглохоо болсон. Тулалдаанд орохгүй болсон. За ингээд энэ удаагийн тулааны ялагч technical knockout Улаанбуудынгийн тамирчин Балдубаатарын Отгонбаатар! За Отгонбаатар аврагтаа MJ Дуаны зүгээс энэ тулаанд тулдах тулаанчиг Японоос, Солонгосоос, Казахстанаас гээд маш олон орн руу хүсэлт явуулсан боловч түүнтэй тулдах хүн олдоогүй. Маш их баярлалаа. Ялалтын мэдрэмжээ хуваалцаач. За тулаа үзгээр ирсэн хүмүүстээ энэ өрөө мэндийг хүргэе. Ямар ч байсан ялт авсандаа маш их баяртай байна. Тэгээд Казахстан улсын тамирчинтай тоглохоор тав гарсан боловч 10 кг жин дээр илүү зогсоод тоглолтоонд зуслагдаад энэ залуу цагийн дотор үе түүмэнгээ залуу цагийн дотор бас тулааныг хүсэлт авч орж ирж ирсэн бас маш их баяртай байна. Тэгээд ямар ч ихсэн хайрт гэр бүл бэлтгэлийн хаамт болон намайг ардмын үргэлж дэмждэг энэ одоо компаниуд байна. Эвэл бүтээц компани ах мямгар дөрж явахдаа бас маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд одоо ингээ хайфэ ингээ тамирчдыг маань бас дэмжиж эхэлж байгаад маш их баярлалаа. Цаашдаа бас олон тамирчид бас ингэж дэмжээрэй гэж хүсэж байна. Бүгдэнд нь маш их баярлалаа. Аврагтаа баярлалаа. Манай Отгонбаатар энэ жил орой 2 настай түүнийг гайхамшигтай ирээдүй хүлээж байгаа. За ингээд 57 кг-ийн шагналын медалийг гардуулж өгнө хэмээн нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга амгалан таныг тайзнаа орж байна. Тайзнаа гэнэ. Төвчөд орж байна.
байна.